Нийт эв журам хамгаалах газраас өнгөрөх 7 хоногт хийж хэрэгжүүлсэн онцлог ажил. Монгол Улсын шин сэргэлтийн бодлогын хүрээнд аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх, Монгол Улсад зорчиж буй гадаадын жуулчдын аюулгүй байдлыг хангах, соёлын үйлчлэгийг түгээх чиглэлээр нийслэлийн цагдаагийн удирдах газар, нийслэлийн аялал жуулчлалын газар, Монголын оюутны холбоо хамтран оюутан цагдаа 2022 арга хэмжээг 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн оюутан залуучуудыг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр ихтэй сургуулийн 101 оюутан, дотоод хэргийн их сургуулийн 63 сонсогчдыг 3 ээлжээр ажиллуулж байна. Ажиллах хугацаанд цагдаагийн байгууллагад гэмт хэргийн шинжтэй 3, зөрчлийн шинжтэй 5 дуудлага мэдээлэл өгч, гадаадын 178, дотоодын 206 иргэнд хууль тогтоомжийг таниулан сурталчилж, зөвлөгөө тусламж үзүүлж, гарын авлага, зурагт хуудас, санамж сэрэмжлүүлгийн хуудас 286-г тараан өгч ажиллалаа. Цагдаагийн ерөнхий газрын дэд бөгөөд нийслэлийн цагдаагийн удирдах газрын даргын нэмэлт эргүүл ажилуулах тухай 29-р тушаалаар Сүхбаатар Баянзүрх дүргийн нутаг дэвсгэрт эргүүл шалгалт тусгай арга хэмжээг 6 дугаар сарын 10-ны өдрөөс 7 дугаар сарын 8-ны өдрүүдэд зохион байгуулж, төлөвлөгөөний дагуу гэмт хэрэг зөрчлийн дуудлага мэдээлэл, статистик судалгаа, RSHIS программыг ашиглан гэмт хэрэг зөрчил ихээр бүртгэгдсэн цэг байршил зураглалын дагуу 7 хоног бүрийн даваа, лагуу, баасан гаригуудад 16-аас 22 цагийн хооронд нэмэлтээр 13 чиглэлд 26, явган эргүүлийн 20 чиглэлд 60, дронт эргүүлийн 3 чиглэлд 3 алба хаагч, нийт 59 алба хаагчид үргүүсгэн гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэн ажиллаж байна. Нийслэлд морьт эргүүлийн үйл ажиллагааг өргөдөх төслийн хүрээнд 2022 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс Туул, Голын, Эрэг, Айл сав газарт иргэдийн аюулгүй байдлыг хангах, үер усны осол, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх шиг үүрэгтэй 10 чиглэлд 20 морьтой алба хаагч, мотоо эргүүлд 2 чиглэлд 2, ATV эргүүлд 2 чиглэлд 4, нийт 14 чиглэлд 26 алба хаагч ажиллаж байна. Шөнийн эргүүлийн хилцээс 175 чиглэлд 310 алба хаагч үргүүсгэж, 415 иргэн, 423 тээврийг хэрэгслэх шалгаж, асааб сангаар 90 сурвалжлагдж байсан 6 хүнийг олж тогтооно. Жолоодох хэрэггүй болон согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 7 зөрчлийг илрүүлэн тээврийн цагдаагийн албанд хүлээлгэн өгч, 19 зөрчилд 80 иргэнийг 3,775 мянган төгрөгийн торгуулианыг дуулж, 2 иргэнийг эрүүлжүүлэх байранд хүргэн өгч ажиллалаа. Эрүүлжүүлэх саадуулах төвөн хууль зүйн дотоод хэргийн яамны дэмжлэгтэйгээр алба хаагч ажилчдынхаа албаны дүрм тувц хэрэглэлийг зорилтын дагуу цэвэрлэх, ариутгал халбаргүйжүүлэлт хийх зорилгоор 80 м квадрат талбай бүхий 2 өрөөг тогтчуулан хийм цэвэрлэгээний болон галтгооны тоног төхөөрөмжийг хүлээн авснаар ажилтан алба хаагчдын албантай хандах хандлага, урам зоригийг нэмэгдүүлж, ажиллах орчныг сайжруулсан ажил боллоо. Та бүхний эх 7 хоногийн ажилд амжилт хүсье.